За сайн байна уу? Энэ өдрийн мэндэ. За Greenway компани Intel брендийн эмэгтэйчүүдэд зориулсан ариун цэврийн хэрэглэл болон юуны интим гэл буюу бэлэг эрхтэн угаах ариун цэвэр сахих ийм угаалгын гээлний талаар мэдээлэл оруулах гэж байна. Ерөнхийдөө бол дунджаар жилд 33 тэрбум ариун цэврийн хэрэглэл хэрэглэгддэг гэсэн ийм тоон судалгаа байдгийн байна. Түүнээс нэг ариун цэврийн хэрэглэл ойролцоогоор байгаль дээр хог болж хаягдаад 500-аас 700 жилийн хугацаанд ялзардаг гэсэн үг. Тэгэхээр бидний санаатай болон санаандгүй хогондоо хайсан ариун цэврийн хэрэглэл маань 500-аас 700 жил тэгэл байгаль дээр ингээл ялзарч чадахгүй байж идэг байх нэ. Энд ямар учиртай юм бэ гэдэг талаар өнөөдрийнхөө мэдээлэлд оруулна. Ерөнхийдөө бусад ариун цэврийн хэрэглэл ямар аюултай, Greenway-гийн ариун цэврийн хэрэглэл яагаад энийг сонгох ёстой, давуу талтай, ариун цэврийн хэрэглэлээс болоод ямар өвчнөд эмэгтэйчүүд нэрвэгддэг вэ гэдэг талаар өнөөдрийн энэ видеонд оруулнаа. Нэг эмэгтэй хүн ойролцоогоор 11 сая ариун цэврийн хэрэглэлийг энэ яваа насандаа хэрэгэлдэг гэсэн судалгаа байдгийн байна. Ер нь бол энэ ариун цэврийн хэрэглэлийг дахин боловсруулна гэсэн ерөөсөө ойлголт байхгүй. Учираас энийг ингээд тусад нь ялгаж аваад англиад дахин боловсруулалт хийдэг ч юм уу, устгалд оруулдаг ийм улс орн бол айгүй ховор байдгийн байна гэсэн ийм судалгаа байдгийн байна. Бидний мэддэг өдөр тутам хэрэглэж сар болгон авч заншсан ариун цэврийн хэрэглүүд нь болохоор бүгд бол ерөнхийдөө нэг стандартаар буюу 6 үеэс бүтдэг. Хамгийн дээдлийн давхарга бидний нөгөө арьстай шүргэлцэж идэг тэр давхарга нь болохоор полиприлин гэдэг ийм синтетик материал байдаг юм байна. Энэ материал нь болохоор агаар нэвтрүүлдэг. Ийм учраас тэнд бол ерөөсөө агаар солилцоо явагддаг учраас маш их нэм бактери үржиж идэг учраас яагаад ариун цэврийн хэрэглэлийг зөв хэрэглэх ёстой вэ? Түүнийг жишээ нь сарын тэмдэг ирсэн үед 1 цагийн 2 цагийн хугацаатай байн сольжих ёстой гэж ингэж маш их зөвлөгөө өгөөд идэг нь. Нэгдүгээрт маркетинг буюу ариун цэврийн хэрэглэлийн хэрэгцээ зарлалыг өндөрсгөх, дээрэс нь агаар нэвтрдэг учраас нэм бактери үүсээд ямар нэгэн өвчин үүрлэх ийм магадлал өндөртэй байдаг учраас үүнээс урьдчилан сэргийлэх гэж мэдээж бол реклам зар сурталчилгаанда энэ талаар бол маркетингийн байгууллагууд нь ярьдаггүй байх нэ. Дараагийнх нь давхарга нь юу байдаг гэхээр полиэфирний утас буюу энийг болохоор нефтээс гаргаж авдаг юм байна. Тэгэхээр энэ хоёр материал маань нийлээд ингэж 500-аас 700 жил байгаль дээр ялзрахгүй хэвтчихийдэг ийм муу үр дагавартай. Тэгээд дээрэс нь бидний мэддэг энэ ариун цэврийн хэрэглэлт болохоор үнэр оруулагч, өнгө оруулагч бас маш ихээр ингээд орцсон байдгийн байна. Дээд даавны найрлага орсон гэж бичдэг боловч яг үнэндээ тэр даавны найрлага орсон гэдгийг нь зөвхөн нүүрэн хэсэгт нь томоор бичээд хүн хараад тэрийг уншаад сууд сонголт авах боломжтойгоор хэвлж хайрцаглаж гаргадаг боловч яг ардлынх нь орц найрлагыг ингээд үзэхээр даав бол орлуулагч байдаг юм өөр зүйл хийцэн байдаг. Дээрэс нь хэрвээ ингээд даав оруулсан байх юм бол нөгөөхийгөө цагааруулах гад хлор буюу химийн бодис ашигласан байдаг гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө бидний өнөөдрийн мэддэг цагаан өнгөтэй цаас бүх төрлийн цагаан даавнууд дандаа цайруулагч хлор ашигласан байдаг гэдгийг ерөнхийдөө бол мэдээд авчих хэрэгтэй. Энэ ингээ хүн хөлрөх, тэр зам бүр ингээ сарын юм ирсэн байна гэдэг чинь эмэгтэй хүний бие организмд шууд ороод өрөвсөх янз бүрийн боломж бүрдсэн ийм үед бол маш хортой, маш өндөр хоруу чанартай, маш их өвчний суур болж өгдөг ийм химийн бодис байх нэ. Ерөнхийдөө бол эмэгтэй хүн сард хамгийн багадаа сарын тэмдэг ирсэн үед 8-аас 11 шиг ариун цэврийн хэрэгэлдэг гэсэн юм судалгаа байд юм байна. Гэхдээ өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл хэрэгэлдэг тоо бол энд нь ороогүй гэсэн үг. Тэгэхээр жишээ нь
өдөртөө 1-2 удаа одоо ариун цэврийг өдөр тутам хэрэглэдэг хүн бол мэдээж хэрэг тоон өндөр гарах нь шүү дээ. За ариун цэврийн хэрэглэлийг хэрэгжилж байгаа үед эмэгтэй хүн бүхэн одоо ямар нэгэн байдлаар захтнах, хуурайших, биржих одоо ийм тохиолдол болвол хоёр эмэгтэй хүний нэгэнд нь бол бүр заавалчгүй ийм зүйл тохиолдож исэн гэдэг ийм судалгаа байдаг юм байна. За тэгээд олон улсын эрүүл мэндийн төвийн судалгаагаар эмэгтэйчүүдийн бүх өвчний одоо эмэгтэйчүүдийн одоо янз бүрийн өвчин байдаг байна шүү дээ. Тэрний 60% нь за тухайн хүний хэрэгжилж байгаа ариун цэврийн хэрэглэлээс үүдэлтэй гэсэн бүр ийм дэлхийн нийтийн том судалгаа байдаг юм байна. Тэгэхээр бид нар хэдий ч нэ одоо хямдхан тий за сарын 2-3 хоног ирээд дуусчдгийг юм чинь ямар ч ариун цэврийн хэрэглэсэн яадгийг нэвтэрчихгүй л бол гэдэг одоо тийм ухагтхуунаар ариун цэврийн хэрэглэлтэй хандаж болохгүй байх нь шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол эмэгтэйчүүд тохиолдог нийт өвчний одоо 60% нь муу чанартай ариун цэврийн хэрэглэдэг эмэгтэйчүүдэд маш их одоо ийм өвчин тохиолдгоо гэсэн ийм олон улсын судалгаа байдаг юм байна. За эмэгтэй хүмүүс болохоор ингэдэг гинэ эмнэлэг дээр ирээл за эвгүй үнэр гараад байна. Уг нь бол би ариун цэвэр айгүй сайн сахидаг, угаалга үйлддэг тий. Одоо айгүй сайн одоо ингээл арчлаад байгаа ирнэ. Одоо ингээл эвгүй мэдрэмж төрөөд юм ч гэдэг юм уу доошоо юм гараад ингээ ирээд эмчлүүлдэг. Тэгээ хэсэг хугацааны дараа нөгөөх нь дахиад ингээ давтагддаг. За нөхөртөөгөө ч юм уу их нэмэгтэй ингээ эмчлүүлээ яваад идэг. Гэтэл яг нарийн судалгаан дээр харахаар өөрийнх нь хэрэглэж заншсан ариун цэврийн хэрэглэлээс маш их юм одоо эвгүй тийм үнэр гарах одоо доошоо юм гарах ийм зүйлүүд тохиолддгийг тэр бүр эмэгтэйчүүд одоо ажигладгүй байх нэ. Тэгэхээр айгүй сайн ариун цэврийн хэрэглэлээр ач холбогдох хэрэгтэй юм байна. За үнэтэй ариун цэврийн хэрэглэлийн давуу материалууд нь болохоор мэдээж хэрэг нөгөө холоор ашигласан байдаг учраас бас яг ингээд үнэтэй сайн ариун цэврийн хэрэглээд байна гэж үздэг боловч за тэр нөгөө нэг ариун цэврийн хэрэглэлд байдаг диактив гэж нэрлэдэг маш одоо тийм хүчтэй хоруу чанартай химийн найрлага одоо тэр ариун цэврийн цаасны одоо тэр дээд давхаргын одоо тэр даавны тоосонцор дотор хуримтлагдж идэг гинэ. За энэ нь яадаг вэ гэхээр нөгөө хлороос үүлдэлтэй ийм хоруу чанар химийн бодис байдгаа гэсэн үг. За тэгээд түүнд нь одоо хүний дархлаанд нөлөөлдөг, хүний одоо эд эсийг тийм хуваах хүчтэй тийм химийн бодис буюу метаген, канцероген, тристаген гэдэг ингээд ийм одоо зүйлүүд хүний бие организмд аюух одоо явагдаж идгийг нь за түүгээрээ дамжуулаад эмэгтэйчүүдийн янз бүрийн одоо өвчин үүсч идгийг тэр болгон одоо бид нар чинь ангаахын хүмүүс биш учраас мэддэггүй яагаад ийм зүйл болчихвоо гэж бодоод яваад идэм байна. За ерөнхийдөө бол зарим эмэгтэйчүүд маш их тийм химийн найрлага, үнээр янз бүрийн юмд маш их тийм мэдрэг байдаг учраас за тийм эмэгтэйчүүд ихэнхдээ муу ариун цэврийн цаас хэрэглэснээс болоод нөхөн өрчхүүн асуудалд орох буюу одоо хүүхэд төрүүлж чадахгүй байх бас их ийм асуудал одоо гардгаа гэсэн мэдлэгийн эрүүл мэндийн судалгаа байдаг юм байна. За диактин гэдэг энэ хоруу чанар нь болохоор хүний биед хуримтлагдаал байж идэг. Ерөөсөө одоо жишээ нь ариун цэврийн хэрэглээл одоо тэр хүн тэндээ одоо харшил өгөө хордчоод тэгээ дараа нөгөөхөө хэрэглэхээ болчоор ингээд бие организмаас гарчна гэсэн юм байхгүй. Ягаад бид нар ингээд өдөр тутмынхаа хэрэглээ нь биенээс хорт бодис гадагшлуулдаг янз бүрийн одоо орц найрлагатай цай, амин дэмчид юм уу тийм юм ингээ уух хэрэгтэй юм бэ гэхээр энгийн нэг ариун цэврийн хэрэглэлээс хүртэл бид нар хордож идэг учраас энийг бие организмаас гаргахын тулд бидний хэрэглэж байгаа одоо ач тустай бүтээгдэхүүн дотор яагаад одоо антиоксидант гэдэг юм байгаад идэг вэ гэхээр ариун цэврийн хэрэглэлээс хүртэл хордож идэг байх нэ шүү дээ хүний бие организм. За тэгээ ингээд дулаагаа захтнаад биржиж исэн бол ямар нэгэн байдлаар ингээд диактик гэдэг ийм хорыг одоо бие организмдаа ариун цэврийн хэрэглэлийн цаасаар дамжуулаад авж гинэ гэсэн үг юм байна. За ингээд өнгөө хэсгэндээ нөгөө агаар нэвтрүүлдэггүй учраас мэдээж хэрэг маш их юм бактери үржүүлдэг. За мэдээж хэрэг ингээд нөгөө эмэгтэй хүний бэлэг эрэхтэнд байх ёстой шүлтлэг алдагддаг. За микрофлор гэдэг одоо ашигтай эдис одоо янз бүрийн юм өөрчлөлтөнд ороод байх ёстой ашигтай бактери багасдаг ч юм уу те. Үүнээс болоод хүний одоо бие организмд ямар нэгэн үнэр одоо ялгарах яагаад учир нь олдохгүй ийм зүйлүүд биднэрт айгүйх тохиолддог байх нэ. За хүний бие организм ч болохоор ингээ ерөөсө тэр чигээрээ химийн урвал бодис одоо янз бүрийн юм байд юм ба шүү дээ. Тэр чигээрээ бактери.
За тэгээд одоо жишээ нь хүний амны хүндийнд 7.0 pH гэсэн юм шүлтлэг одоо байдаг гэсэн болвол за хүний нүүрний арьс биен дээр 5.5 pH, хөлөнд 7.2 pH, за бэлэг эрхтэнд 3.5-аас 5.2 pH гэсэн ийм хүчлэлэг байдаг байна. Тэгэхээр одоо жишээ нь бид нэр усанд ордог гэл, за аль эсвэл одоо бидний гаранд түрхэх тос, нүүрэнд түрхэх тос, за хөлний тос гэдэг ингээ яагаад энэ бүхэн тустай байгаад идэв гэхээр хүний бие организмын одоо энэ эд эрхтэн тусдаа өөрийн гэсэн хүчлэлэг орчинтой түүнд нь тааруулсан одоо ийм тоснууд өгдөг учраас одоо жишээ нь бид нар өнөөдрийн бэлэг эрхтнээ угааж байгаа ариун цэврийн одоо энэ гэл хүртэл цаанаасаа тусгай зориулттай байдаг учраас бидний одоо энэ ашигтай бактериумнуудад ямар нэг өөрчлөлт орохгүй, түүнээс нь одоо хуурайшуулахгүй, загтнуулахгүй одоо тэрийг одоо дэмжиж явах зориулттай ийм байдаг учраас одоо тусдаа тий бие угаадаг гэл, одоо бэлэг эрхт угаадаг гэл, за одоо тэгээ гарын тос, хөлгийн тос, нүүрний тос гэх ингээ бүх юм тустай байдгийн утга учир нь энэ байх нэ. За бидний бэлэг эрхтнээ угаадаг одоо гэл тусгай зориултыг авах ёстой. За түүн дотроо бас яг ингээ харахаар маш их химийн бодис орсон байна уу? Яг одоо ийм хүчилгээн тааруулсан органик одоо тий байгалийн гаралтай байна уу гэдэгт бас их ач холбогдол өгөх ёстой юм байна. За ариун цэврийн энгийн одоо савнгаар усанд орж хэрэглэхдээ одоо огт ингээ бэлэг эрхтнээ угаачих юм бол одоо тэгж угааж утсан хүн байх юм бол одоо хуурайших, захтнах тий. За одоо ийм мэдрэмжнүүд айгүйх одоо өөрт ингээ мэдрэгддэг юм байна да. Түүнээсээ шалтгаалаад одоо зарим хүмүүс бол яг харахгүй зориултынх нь бүтээгдэхүүнүүдийг зориултын газар нь хэрэглэж явах хэрэгтэй байна. За хориотой ба ашигтай бактерийн одоо тоог маш сайн нарийн бариад хүчлэлэг орчных нь химийг алдагдуулахгүй байж чадах юм бол одоо ямар ч одоо нэм бактери те байсан хүний бие организм өөрөө тэрийг устгаад эрүүлжээд байгаад байх боломжтой байдаг юм байна гэсэн үг. За ерөнхийдөө болохоор Greenway компани ариун цэврийг хэрэглэл нь болохоор хамгийн дээд давхаргадаа 100% хөвөн давуу материал агуулсан. За мэдээж хэрэг энэ давуундаа бол хлор буюу цайруулагч бодис агуулаагүй. За дараагийнх нь давхарга нь болохоор майланган давуу буюу орсоор нөгөө леон гэдэг ийм давууг ашигласан. За энд нь бас мэдээж хэрэг бас хлор буюу цайруулагч бодис ашиглаагүй. За тэгээд ариун цэврийн хэрэглэлтэй нөгөө доошо нэвтрэхгүй тулд одоо хамгаалалтанд нь за сүүлийн үеийн дэвшилтэт технологиор одоо гарч ирсэн эрдэнэ шишийн цардуул гэдэг зүйлийг ашигласан байна. Одоо бол сүүлийн үед энэ эрдэнэ шишийн цардуулыг ашиглаад байгаль орчинд хурдан уусдаг ийм тор одоо үйлдвэрлээд дэлгүүрүүдийн одоо бид нар гадуур дэлгүүрүүд төр чинь манай Монголд нэг хэсэг сая дэлгүүр утнуудыг хоригдсан шүү дээ. Сая 2-3 жилийн өмнө. За түүнээс хойш одоо энэ дэвшилтэт технологиор гарч ирсэн эрдэнэ шишийн цардуулаар хийсэн торыг дэлгүүрүүдэд ер нь бол ихэнхдээ ашиглаад эхэлсэн байгаа харагддаг. За Greenway-гийн ариун цэврийн хэрэглэлийн бас нэг давуу тал нь юу вэ гэхээр гаднах сав баглаа боодлон байгаль орчинд одоо хурдан уусдаг. Түүнээс гадна түүнийг дахин боловсруулах боломжтой ийм хайрцаг савлгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байгаа. За манай Greenway компани Intel бүтээгдэхүүнүүд нь болохоор 99% цэвэр байгалийн органик бүтээгдэхүүн мөн юмаа гэсэн олон улсын ийм Cosmo гэсэн сертификатыг авсан байгаа. За энэ сертификат маань болохоор нөгөө нэг юуны манай Greenway компани энэ Cosmo гэдэг энэ олон улсын сертификат нь болохоор манай Greenway компани Nice God гэдэг дөрвөн серум байдаг шүү дээ. Тэрэн дээр байгаа. Одоо жишээ нь чийгшрүүлэгчтэй, батганы эсрэг, за тэгээ залуужуулах үйлчилгээтэй, тэгээд антиоксидант те нүүрний арьс цайруулах гэдэг ийм Nice God-ны бүтээгдэхүүнүүд байдаг. За энэнийг болохоор Европын олон улсын тийм Cosmos сертификаттай энэ нь болохоор 99% цэвэр органик бүтээгдэхүүн гэдэг ийм бүтээгдэхүүнүүдээр олгодог. За тэгэхээр манай Greenway компани Intel гэдэг одоо энэ бэлэг эрхтэн угаадаг ариун цэврийн гэл энэ ариун цэврийн хэрэглэлүүд
маань ийм тусгай олон улсын сертификаттай. За бидний өдөр тутмын хэрэглэдэг ариун цэврийн өдөр тутам 90% нь пластик материал байдаг юм байна. За энэ пластик материалын хэмжээгээр бол нэг өсөндөө 4 ширхэг гялгар ууд хийх материал гэсэн үг. Тэгэхээр одоо жишээ нь өдөр тутам хэрэглэдэг нэг эмэгтэй хүн чинь нэг өдөр тутам өглөө хийж аваад орой орж ирээ тэрийг хайж байгаа шээ. Тэгэхэд 4 ширхэг гялгар ууд өдөр болгон хэрэглэдгээ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бас нэлээд зардал өндөртэй одоо бас л те ингээ бодоод үзэхээр ийм байд юм биш те. За ерөнхийдөө бол Greener компани ариун цэврийн хэрэглэлийг болов яг өнөөдөр байгаль дээр ингээ хаяхад одоо хэдийн хугацааны дараа ялзарч хог хаягдал одоо уусдаг вэ гэсэн судалгаа одоохондоо хариу нь гараагүй байгаа. Гэхдээ бидний мэддэг өдөр тутам одоо хэрэгэлдэг байдаг одоо энэ ариун цэврийн хэрэглэлүүд бол дунджаар 500-аас 700 жил одоо байгаль дээр ялзардаг болвол манай Greener-гийнх бол айгүй бага. Яагаад гэвэл одоо энэ орц найрлаганд нь орсон хөвөн давуу, майланган давуу, хулас одоо энэ вискосо гэдэг наалдамхай бодис эдэр нь болохоор 6 сараас 3 жилийн дотор байгаль дээр ялзардаг гэсэн байгаа байхгүй. Одоо тэр байгаль дээр яг ямар орчинд хаягдсанаас шалтгаалаад маш их чиглэг, халуун орчин юм уу, хуурай уур амьсгалтай тийм газар юм уу те түүнээс шалтгаалаад 6 сараас 3 жилийн дотор ялзардаг болвол өнөөдрийн байдлаар бол Greener-гийн ариун цэврийн хэрэглэл бол дунджаар ийм л байх болов гэж ийм бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө бол орчин үеийн шинэ одоо дэвшилтэт технологи нээлтүүдтэй Greener компани бол хөл зэрэгцэн алхаж за өнөөдөр бид нэр эмэгтэй хүмүүс тэр тусмаа одоо нөхөн үржихгүй насан дээрээ яваа сарын тэмдэгт өнгөж ирж байгаа одоо охтуудтай те яаж одоо ариун цэврийн хэрэглэлийг зөв сонгож өгөх вэ гэдэг зүйл яа харахгүй одоо ингээ эцэг их бидний үүрэг байгаа байхгүй те сүүлд нь одоо бид нар яагаад одоо ингээ үргүүдэлтэй болчих те манай удамд юм байдаггүй яагаад одоо ингээ янз бүрийн эмэгтэйчүүдийн өвчин тусаад байгаа юм бол яагаад гэдэг энэ олон асуултуудын хариу өнөөдөр бидний өдөр тутам хэрэглэдэг ийм зүйлүүд дээр санаандгүй ингээ бид нар өөрсдөө хорлоод яваад байдаг. За мэдээж эрэг энийг үйлдвэрлэж байгаа компани бол ингэж нарийн ширийн нээлттэйгээр ийм аюултай үр дагавартай шүү гэдгийг мэдээж биднэрт хэлдэггүй. Яагаад тэгэхээр бид нар борлуулалтын дээр ач холбогдол өгдөг бизнесийн компани. За тэгэхээр ерөнхийдөө бол бид нар заавал одоо хувийн ариун цэврээс ахиж яг зориултынх нь одоо бэлэг өргөлт уугадаг гелийг бол өдөр болгон хэрэглэх ёстой юм байна. Яагаад тэгэхээр бид нар өксөх замын янз бүрийн өвчнөд нэрвэгдэхгүй тул ариун цэвэр маш сайн сахих хэрэгтэй. За тэгээд дээрэс нь хэрэгжилж байгаа ариун цэврийн хэрэглэлтэй маш чухал ач холбогдол өгөх ёстой юм байна гэдэг мэдээлэл орууллаа. За 3706 кодтой өдрийн зориулттай ариун цэврийн хэрэглэл нь болохоор дөрвөн тусалтай шингээх чадвар гэсэн үг л дээ. За энэ ариун цэврийн хэрэглэлт маань болохоор хитийн гээд одоо хүнсний болон эмийн салбарт маш өргөн хэрэглэгддэг ийм байгалийн бүтээгдэхүүн орсон юм байна. За энэ нь болохоор хүний үс хумсны бүтцэнд маш их хэрэгцээтэй ийм зүйл байх нэ. За энэ хитийн гэдэг юмыг яагаад одоо энэ ариун цэврийн хэрэглэлийн маань хамгийн дээд хэсэгт оруулж өгсөн юм бэ гэхээр агаарыг болохоор чөлөөтэй нэвтрүүлдэг. За шингэн шингээх чадвар маш өндөр учраас одоо агаарын энэ солилцоо явагдаж идэг учраас ямар нэгэн байдлаар арьсанд хуурайшилт өгөх, загадна, харшил өгөх, за дээрэс нь агаар чөлөөтэй нэвтэрж идэг учраас нэм бактери үржихгүй ийм боломжийг хангаж өгсөн юм байна. За дээрэс нь модны үртэс буюу одоо мод чинь цаас одоо бидний өдөр тутмын хэрэглэдэг цаас ч өөрөө мод штэ их үсрэн. За ингээ цаасны буюу модны үртэс одоо эдгээр нь болохоор эргээд буцаагаад байгалийн цэвэр 100% органик бүтээгдэхүүн дээрэс нь хог хаягдал болоход байгальд хурдан эргээд уусах юм. За дээрэс нь одоо нөгөө хүмүүсийн өдөр тутам хэрэглэдэг урамлын гаралтай байгалийн гэдэг утгаараа хүний бие организмд ямар ч хор нөлөөгүй. За дээрэс нь нөгөө нэг доошоогоо нэвтрүүлэхгүй байх энэ хэсгийг нь болохоор төмсний болон эрдэнэ шишийн цардуул ашиглаж өгсөн. За энэ нь болохоор сүүлийн үеийн одоо дэвшилтэт технологи гэж явагддаг. За дээрэс нь одоо нөгөө нэг ариун цэврийн хэрэглэл маань дотор хутсан дотор наалдах ёстой тэр цавуулаг зүйл нь болохоор
каучук гэдэг ийм ургамлаас гаргаж авсан цавуулга юм байна. За бид нар нөгөө нэг каучук ултай гутал литр гэж ярьдаг шүү дээ. Каучук гэдэг маань болохоор ерөөсөө одоо цахилгааны кабелний гадна талын эрзэн ер нь ерөөсөө айгүй өргөн хэрэглэгддэг ийм юм байгаа. Одоо ер нь бол бидний өнөөдрийн гэрэлд байгаа ийм том ногоон навчтай ургамал байдаг шүү дээ. Энд чинь бас нөгөө каучукийн ургамлын төрөл ангид бас багтдаг. За ингээд нөгөө нэг олон улсын сертификаттай ийм 99% цэвэр одоо ийм органик бүтээгдэхүүн гэдэг ийм тусгай зөвшөөрөлтэй бүтээгдэхүүн байна. За 3707 кодтой Intel шөнийн ариун цэрийн хэрэглэл маань болохоор 28 см-ийн урттай 7 см-ийн өргөнтэй юм байна. За 6 тусал буюу одоо нөгөө шүн босож ариун цэрийн хэрэглэлээ солиод авах шаардлага байхгүй. За дээр нь 100% хүнд аав материалтай. За тэгээд нөгөө нэг хулс модны нүүрс орсон. За энэ нь ямар учиртай вэ гэхээр одоо үнэр дарах маш сайн шингэн шингээх чадвартай учраас одоо шөнийн цагаар босч ариун цэрийн хэрэглэлээ солих шаардлага байхгүй. Шингээх чадвар нь өндөр учраас одоо уурсах эрсдэл багтай. За тэгээд дээрэс нь эрдэнэ шишийн болон төмсний цардуул орсон. За тэгээд каучуктай. За дээрэс нь нөгөө нэг цаас буюу модны юутэй үртсээр одоо дунд нь оруулж өгсөн. За тэгээд 99% байгалийн цэвэр орц найрлагатай гэсэн ийм олон улсын стандартын сертификаттай ийм ариун цэврийн хэрэглээ наа шүний. За 3701 кодтой өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл маань хайрцагын дотор 14 ширхэгтэй 15 см-ийн урттай 6.5 см-ийн өргөнтэй юм байна. За энэ өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл маань болохоор дан цэвэр 100% хөвөн даавуу. За тэгээ майлангийн даавуу орсон. За тэгээд энэ нь болохоор нөгөө нэг агаар чөлөөтэй нэвтрүүлэх, за тийм нойтон мэдрэмж төрүүлэхгүй, ням бактери үржүүлэхгүй. За тэгээд дээрэс нь эрдэнэ шишийн болон төмсний одоо нөгөө цардуул ашигласан учраас нэвтрэхгүй доошогоо. За тэгээд ариун цэврийн хэрэглэл маань болохоор нөгөө хувцсан дээр наалддаг цав нь болохоор байгалийн каучук гэдэг ургамлаас гаргаж авсан цавуутай ийм өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл манай Greener компанид байна. 2.3 оноотой юм байна. Үнэн нь одоохон гарчих واخа.